За би 1990 онд сургууль төгсөөд аймгийн намаар онд улс төрийн ажилтнаар ирж байсан. Тэнд ажиллаад 1 жил гаруй болж байсан чинь үйлдвэрчний байгууллагаар сонгож явагдаж Магсрын ганаа гэдэг дарга Улаанбаатар хотоос манай аймгийн үйлдвэрчний холбооны дараагаар ингэж ирсэн. Тэгээд тэр дарга ажилдаа оронгуудаа өөрийнхөө баг бүрэлдэхүүнийг одоо шинжлэхийн ажил хийсэн байгаа юм. Тэгээд тэр хүрээнд намайг тухайн үедээ бол намын бодлогоор үйлдвэрчний байгууллагад зохион байгуулагчаар оруулж ингэж ажилласан юм төвхтэй. Тэгээд энэ бол одоо 1991 оны үйл юм байна. Тэгээд тэнд бол би зохион байгуулагч Эрдэнэтийн үйлдвэрчин саний эрхлэгч гэдэг энэ ажлыг л одоо хийж байлаа да. Энэ бол маш их үйлдвэрчний байгууллага бол ерөөсөө маш чухал байгууллага. Тэр тусмаа хамгийн гол онцлог нь бол үйлдвэрчний байгууллага бол хувь хүнээс маш их мэдлэг шаарддаг. Тэр тусмаа хууль эрх зүйн мэдлэг маш их шаарддаг ийм байгууллага да. Үйлдвэрчний байгууллага бол хөдөлмөрчдийн одоо хөдөлмөрлөх эрх төвөнтэй холбоотой харилцааг зохицуулдаг юм хуультай. Тэгэхээр хөдөлмөрчдийн эрх ашигыг одоо хамгаалах асуудал тухайлбал одоо тэдний цалин хөлсний байдал цаашлбал нийгмийн одоо хамгаалал тийм ээ нийгмийн асуудал энэ төрийг чинь тухайн одоо байгууллагуудаар хэр зэрэг байгаа юм гэдгийг одоо нарийн судалж тэр бүхнийг одоо хөдөлмөрчдийн эрх ашигын төлөө тэдний одоо нэрийн одоо юмнаас шахаж шаардаж захиргаагаар хийх ийм одоо үндсэн үйл ажиллагаа явуулдаг ийм байгууллага юм байна. Тэгэхээр энд очисаад миний мэдэрсэн зүйл бол энэ эрх зүйн мэдлэг өндөр байх хэрэгтэй юм байна. Хуулиа сайн мэдж явах хэрэгтэй юм байна. Ялангуяа үндсэн хууль, за хөдөлмөрийн тухай хууль, цаашдаа хүний эрхийн одоо конвенц тэгээд одоо түүнтэй холбоотой хөдөлмөрийн харилцаа зохицуулалттай холбоотой бусад хуулиудыг маш сайн мэдэж тухайн үед бас ямар журам гарсан байна тэрнийг хүртэл одоо маш сайн мэджээж төр захиргааны байгууллагатай харилцах ийм бэлтгэл хангагддаг юм байгууллага. Энийг л мэдэрсэнтэй. Тэгээд яг баярын мэдлэгэд бэлтгэхийн нэмэн миний ажиллаж байсан үеийн нийгмийн онцлог чухал байсан л да. Тэр үед одоо ард зэвсгэл дөнгөж ялаад эхэлж байсан 91 2 оны үе. Тэгээд тэнд бол бүх юм хоёр багцсан. Үйлдвэрчин гэхтэл одоо тухайлбал чөлөөт үйлдвэрчин Монголын үйлдвэрчний хувьд сэтгүүлчдийн чөлөөт сэтгүүлчдийн байгууллага, Монголын сэтгүүлчдийн байгууллага. За зохиолч гэхэд чөлөөт зохиолчдын гэвэл за тэгээд мөн чөтөртэй энэ гэдэг ингээд тухайн үедээ ер нь бүх юм хоёр хуваагдаж талцсан юм күнд бэрх үед бид нар ажиллаж байсан. Миний ажиллаж байсан үед бол хамгийн гол нь уламжлалт одоо аж ахуйн нэгж байгууллагууд задарч хувийн хэвшлэл шилжиж эмч хөвчлөгдөж шинээр одоо компани хуваарлаж аж ахуй за тэгээд нөхөрлөд цаашлбал төрийн бус байгууллага гэдэг юмс яг тэр үед эхэлж дөнгөж эхэлж байсан энэ үе. Түүнтэй холбоотойгоор үйлдвэрчний байгууллагч нэгэн адил задралд орсон. Тэгээд хувийн хэвшлийн байгууллагууд дээр үйлдвэрчний билийг байгуулах асуудал маш төвөгтэй ийм замаар явж байсан. Хүнд бэрх үеийг тэр үеийн үйлдвэрчний ажилтнууд туулсан юм аа. За одоо удахгүй үйлдвэрчний байгууллагын 50 жил явуулах гэж байна. За үйлдвэрчний байгууллагыг сүүлийн одоо 20 гаруй жилийн туршид миний шавнар одоо удирдах ирлээ. Бацааж бол одоо миний шав одоо шинэ дарга төвшин жаргал баслаа миний шав. Тэгээд би шавнараар бахарах гэж байна. За тэнд ажиллаж байсан тэр баг болж ажиллаж байсан бүх хүмүүс бол маш мундаг хүмүүс ажилладаг. Тэгээд энэ хүмүүс маань 50 жилийн хойны түүхэн үед бас ажиллаж зарим нь одоо ажиллаж байна, зарим нь тэтгүүр гарсан байна. Үеийн одоо үйлдвэрчний нэвлийн ажилтнууд за одоо ажиллаж байгаа энэ баг бүрэлдэхүүнд 50 жилийн баярын мэнд хүргэж ажлын амжилт эрүүл анги алж жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Ажлын амжилтыг хүсье гэж ингэж бодож байна. Баярлалаа.